Сайн байцгаана уу? Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэг сайн өөрчлөлт орж ирсэн. За энэ бол аж ахуйн нэгжүүд орлого олох үйл ажиллагаанаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд аливаа салбарт ил тод нээлттэй хүний хөгжлийг дэмжсэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлвэл тухайн жилийн татвараас 1% хувийг хөнгөлүүлж хасуулах боломжтой болж байна. За энэ хуулийн 22-11-т бол юу гэж заасан бэ гэхээр хөнгөлт эдлэх бүтээн байгуулалт төсөл үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага стандартыг салбарын асуудал хариуцсан засгийн газрын гишүүн батална гэж заасан байна. Тэгэхээр энэ дагууд бид аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хөнгөлт эдлэх бүтээн байгуулалт төсөл үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлагыг 12 сарын 4-ний өдөр гаргалаа. Энэ цаашлаад засгийн газрын тогтоолоор журам болж ус гарч ирнэ. За энэ дээр бол бид гол нь сургалтын байгууллагын орчныг дэмжих хөрөнгө оруулалтууд гэж. За түүний зэрэгцээ хүний хөгжил, сургалтыг дэмжих үйл ажиллагаа гэж орж ирж байгаа. За ингээд мөн одоо Монгол Улсын засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаад дотоодын магадлалын идэвхжлийн ихтэй сургууль суралцагчид тэтгэлэг олгох ийм үйл ажиллагаанууд орж байгаа. Мөн шинжилгээ ухаан технологи аливаа судалгааг бас дэмжсэн ийм одоо хөрөнгө оруулалтуудыг бид хамруулж байгаа. Тэгэхээр энэгээрээ ер нь бол татврын албанаас татвар төлөгчийн хөнгөлөлтөд хамрагдсан татврын тайлан хүлээн авах тайлан мэдээллийг боловсруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хөрвүүлэх баталгаажуулах үйл ажиллагааг одоо хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг энэ журамдаа сайн нарийн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн энэ журамтай танилцаад боловсруулалтын салбарт хөрөнгө оруулаарай.